Энэ бол энэ одоо антибиотикийн эмчилгээ нь хеликобактерийн яг энэ эмчилгээнд бол бүр яг 100% устгаж байгаа ч юм уу, одоо тийм маш сайн үр дүнгээ бол өгч чадахгүй, хараахан чадахгүй байгаа. За тэгэхээр та нар одоо би бол эмч хүн биш учраас та нар за эмч хүн биш байж одоо энэ өвчин яриад бактерийн талаар эмчилгээ ярих гэж байна. Яагаад вэ гэж асууж магадгүй. Гэхдээ энэ дээр бол нэг тайлбар байна. Тэгэхээр юу гэхээр эмч нар бол одоо эрдэмтэд бол ерөнхийдөө аль талаас нь тайлбарладаг вэ гэхээр ерөнхийдөө энэ бактерийг ямар одоо антибиотикод төсвөртэй байна вэ? Ямар эмчилгээ хийвэл энэ бактерийн яг тэр голомтыг устгах вэ? Одоо өөрөөр хэлбэл одоо хотоодонд нь хеликобактерийн халдвар их байгаа тэр хүмүүсийн хувьд одоо маш богино хугацаанд оновчтой ямар эмчилгээ хийх вэ гэдэг талаасаа судалж идэг. Гэтэл ер нь бол энэ одоо антибиотикийн эмчилгээ нь хеликобактерийн яг энэ эмчилгээнд бол бүр яг 100% устгаж байгаа ч юм уу, одоо тийм маш сайн үр дүнгээ бол өгч чадахгүй, хараахан чадахгүй байгаа. Дээр нь одоогийн энэ хөгжсөн байгаа анагаах ухааныг яг ингээд судалсан байгаа байдлыг харахаар ер нь бол энэ бактерийн тухай одоо олж авсан тэр мэдээлэл нь хүмүүсийн одоо эрдэмтдийн олж авсан тэр судалгаа нь ер нь бол яг энэ бактерийг бүрэн судалж дуусаагүй байгаа. Өөрөөр хэлбэл тэр олж авсан мэдлэг нь бол нэмгэн байгаад байгаа. Тийм учраас дээр нь үр дүн бол сайн өгөхгүй байгаа. Эмийн эмчилгээ бол үр дүн одоо хангалттай хэмжээнд ер нь бол 50-аас дээш хувьтай байж чадахгүй байгаа байхгүй юу? Одоо эмийн эмчилгээ хийлгэсэн байлаа гэхэд за 3 хүний нэгд нь л бол одоо үр дүн маш сайн гараад нөгөө хоёрт нь бол үр дүн сайн гарахгүй байгаа. Ийм байдал харагдаж байгаа. Тэгэхээр бид нэр эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь бол энэ бактерийг устгахад дан ганцхан антибиотикоор нүдээд антибиотикоор товтлоод бол нэмэргүй. Ягаад тэгэхээр энэ антибиотик гэдэг чинь өөрөө антибиотик буюу амьд организмыг одоо устгах үйлчилгээтэй гэдэг утгаараа хүний биед байх ёстой нөгөө олон ашигтай бактери гэж байгаа штэ. Тэгэхээр тэр бактериудыг хүртэл хоморглон устгадаг учраас эргээд нөгөө хүний биед чинь хотоод гисэнд маш олон асуудлууд бол үлдээчдэг, уул мөрийг үлдээчдэг. Тэгэхээр бид нэр энэ одоо ганцхан энэ бактерийг устгах гээд нөгөө түрүүний хэлдгээр жомо устгах гээд гэрээ штав гэдэг шиг нэг л бактерийн төлөө улаар нь одоо ингээд устгах гээд дайн хийгээд яваад байсан чи эргээд харсан чинь нөгөө хотоод гисэнд нь бүр олон асуудлууд үүссэн байж болохоор байгаа даахгүй. Тэгэхээр бид нар ер нь бол дан ганцхан эмийн эмчилгээгээр биш зэрэгцүүлээд тухайн хүн ер нь яг яаж амьдраад байдгийг, ямар хөвшлүүдтэй, ямар дадлуудтай энэ хүн ер нь юу идэж уудаг юм бэ гэдэг те. Энэ бүхэн чинь бас энэ бактери ер нь тэр хүний биед аюул учруулахаас байна уу? Эсвэл энэ бактеритайгаа хамт ерөөсөө ингээд насан туршдаа зүгээр хэвийн зэрэгцээд хоёулаа хамтраад амьдарч болох уу гэдэг ийм талын хүртэл ингээд байр суурь илүү шилжээд байгаа. Тэгэхээр миний өнөөдөр ярих гэж байгаа үнцэг бол арай өөрөөр хэлбэл энэ бактеритай бити дайнд зарлаач. Энэ бактери ч юм хүний биед ер нь байж идэг юм байна. Байхдаа бас сайн талч бас авчирдаг юм байх шүү гэдэг энэ арай өөр үнцэг рүү орох гэдэг. Гэхдээ энэ антибиотик эмчилгээг ч юм уу эмч нарын хийж байгаа эмчилгээг би үгүйсгэсэн хэрэг огт биш шүү. Тодорхой тохиолдлуудад бол заашгүй антибиотик эмчилгээг хийхээс өөр аргагүй ийм нөхцөл байдлууд байдаг. Гэтэл зарим тохиолдолд бол одоо энэ ямар ч шаардлагагүй байхад одоо антибиотикийг бүр ингээд дахин уудсан өөрөө ингээд бүр дур мэдээд уудсан ийм хүмүүстэй таардаг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр илүү ойлголт өгөх гэж би ярих гэдэг юм л да. За тэгэхээр ер нь маш богинохон би яг нь ерөнхийдөө та нарт энэ бактерийг ярих юм бол ер нь бол хамгийн анх одоо хүний биед байсан байна гэдэг одоо тэр судалгаа буюу одоо тэр нөгөө эртний олдврууд дээр тэр бактери олдсон тэр он сар нь бол 58 мянган жилийн өмнө гэдэг юм байна. 58 ба нэмэх гэж байгаа юм л та. Тэгэхээр тэрнээс өмнө мэдээж байсан байж таарах гэдэг. Тэгэхээр амьтнаас хүнд бол энэ бактери тодорхой ямар нэгэн байдлаар одоо амаар ч юм уу өтгөнөөр ч юм уу ямар нэгэн байдлаар хүний бие рүү ороод за нэг хүнээс нөгөө хүн рүү дамжих замаар ингээд халбарлаад явчихсан. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө түүхээ мэддэг шүү дээ тийм хүмүүс хүн төрөлхтөн чинь анх Африкт ингээд бүгдээрээ Африк ингээ бүх твүүд чинь нийлцэн ингээд байжгаад дараа нь ингээд холдоод бусад твүүд нь ингээд далаагаараа тусгаарлагдаад ингээд 5 6 тв болсон гэж ярьдаг штэ. Тэгэхээр яг энэ түүхээрээ л ярих юм бол анх Африкт тэр хеликобактер онцлогдчихсэн юм байна. Гэхдээ одоо байгаа тэр Африкт байгаа хеликобактерийн
Тэр омог нь болохоор тэр хеликобактериас болж үүсгэж байгаа хавдрыг үүсгдэг омог бол баг байдаггүй юу. Тэр одооны тийм ээ нөгөө зүүн Азид байгаа нөгөө Япон, Солонгос, Хятадд хавдрыг үүсгэж байгаа тэр юунасаа омогоос бол бүр өөр анхныхаа байсан тэр омог нь л баг Африкта байж идэм байна л да. Тэгэхээр бид нар эндээс юу гэж үзэх гээд юм хэрэг ер нь бол энэ бактеритай бид нэр өмнө нь хэдэн магадгүй 100 мянган жилийн өмнө хамт амьдарч ирсэн юм байна. Одоо бид нар бас хамт амьдарч байгаа. Магадгүй ч биш, ер нь цаашдаа ч гэсэндээ энэ бактеритай бол зэрэгцээл амьдрах юм байна. Одоо мундаг тэр том микробиологч гэж байгаа шүү дээ. Яг энэ бактери чинь бүр ингээд тулж ажиллаж судалдаг. Тэр эрдэмтэд бол ерөнхийдөө бид нэр энэ бактерийн тухай бидний мэдлэг маш нэмгэн байгаа учраас энийг устгах гээд тийм ээ бид нэр хитрхи их ингэж дайрах нь өөрөө бас магадгүй тэр ирээдүйд бид нэр хеликобактергүй амьдралыг үүсгэх гээд ингэж тэмцээд байгаа нь өөрөө бас дараа нь асуудлыг үүсгэж магадгүй шүү гэдэг ийм байр суурьлыг хүртэл орчихсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бактери ерөнхийдөө сайн мэдээд авчи ямар тохиолдолд таны хотоодыг асуудал үүсгээд байна. Ямар тохиолдолд ямар ч асуудалгүйгээр тантай хамт байж болох вэ гэдгээ та эхлээд мэдээд авчих. Тэгэхээр энэ бактерийн эсрэг эмчилгээг хийх үгүй юу гэдгийг та өөрөө сонголтоор мэднэ. За гэхдээ мэдээж тодорхой эмчийн зөвлөгөөг бол мэдээж та авах хэрэгтэй гэдэг бас дахиад сануулчих. За тэгэхээр энэ зурагт харагдаж байгаа шиг бактери нь өөрөө нэг юм юу шиг те энд харагдаж байгаа нэг хэлбэртэй байна шүү дээ. Хойноо бол нэг юм юутай сүлтэй. За энэ нь болохоор тэр бактерийг хамгийн гол нь хөдөлгөөнтэй байлгахад тусалдаг. Тэгэхээр бидний хотоод руу давшиж ороод цаашаага бүр бидний хотоодны очоор идрүү ороход энэ ард нь байгаа энэ 6-7 энэ сүл нь бол туслаад байдаг юм байна. Гэхдээ хеликобактер дандаа ийм хэлбэртэй байдаггүй. Энэ хэлбэрүүд нь бол өөрчлөгддөг юм байна шүү. Тэгэхээр энэ нь юунаас болдгоо гэхээр тэр бактерийн өөрийнх нь ямар орчинд амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл таны хотоодны pH буюу хүчил шүлт нь ямар байна гэдгээс хамаарат энэ бактери маань өөрөө хэлбэр нь тэр форм гэж ярьдаг шүү дээ. Хэлбэр нь бас өөрчлөгддөг. Тэгэхээр бид нэр энэ дээр бас нэг антибиотик эмчилгээ хийх үедээ яг ямар хүнс хийх үү гэдэг нь бас яг энтэйгээ холбогддог юм. Тэгэхээр би энийг дараагийн слайдуудаар илүү тайлбарлаад явчих гэж бодож байна. Та зөвлөгөө авахдаа сүүлийн 1 жилийн дотор хийгдсэн ходоодны дуран, өмнө нь хийлгэж байсан дурангийн зургууд болон хэвлийн эхоны дүгнэлтээ за мөн 1 сарын дотор хийгдсэн цусны ерөнхий шинжилгээ, биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ зэрэг манай төв дээр ажлын өдрүүдээр даваагаас баасан гаригуудад авч ирэн зөвлөгөө авч болно. Танаас бид дэлгэрэнгүй асуумж асуув. Ингэхдээ таны хоол боловсруулах ажиллагааны хямрал, танд илрээд байгаа зовиор, шинж тэмдгүүд, таны амьдралын хэв маяг, зуршлуудын талаар дэлгэрэнгүй асуумжийг эхлээд аавна. Таны шинжилгээнүүд танд тавигдсан оншийг энгийн ойлгомжтой байдлаар эргээгээ тайлбарлаж өгөхөөс гадна авсан асуумж дээрээ тулгуурлан таны ходоод гидсний үйл ажиллагаа юунаас болоод хэр хэмжээгээр хямраад байгааг тайлбарлаж өгнө. Мөн ходоод гидсний үйл ажиллагааг нөхөн төлжүүлэх, хоол боловсруулах эрхтнүүдийн үрвслийг намдаах зөвхөн танд зориулсан 4 сарын нөхөн сэргээх хөтөлбөрийг бид зөвлөнө. Хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгчдээ хооллолтын зөвлөмжийг багтаасан гарын авлага, ходоод гидсний ажиллагааг сайжруулах эллэг дасгалуудын бичлэгийг өгнө. Бид нөхөн сэргээх эмчилгээний явцад хооллолтой холбоотой мэргэжлийн зөвлөмжийг өгч хэрэглэгчдтэйгээ байнга холбоотой ажилладаг. Та олон улсын эрүүл ахуйн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үр дүнтэй аргаар ходоод гидсээ нөхөн сэргээхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Ходоод гидсээ эмгүй ангай. За бактерийн хувьд бол эмийн эмчилгээ хийлгэсэн ч гэсэндээ эргээд дахих магадлал маш өндөртэй. Ер нь бол бактери устгахсан хүн эргээд дахилт нь 50-80% байдаг юм байна. Тэгэхээр та маш их ажил болоод зөндөө хийм ууж уугаад устгацсан байхад эргээд та нөгөө хүмүүсийн маань 50 гэдэг чинь 2 хүний нэг нь эргээд 80% гэдэг чинь 4 хүний 5 хүний 4 нь эргээд энэ бактерийн халдвар авах тийм байдалд хүрэх нь шүү дээ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол энэ бактери нь нэгдүгээрт юу яадаг юм бэ? Түгээмэл байдаг юм байна. Дахих магадлал өндөр байдаг юм байна. Дараагийн нэг зүйл нь болохоор энэ хеликобактер өөрөө антибиотикод маш их тэсвэртэй. Тэгэхээр антибиотикт уугаад устгахгүй тэсвэртэй. Дээр нь та антибиотик уунгууд тэр хеликобактер чинь
эргээд тэр өөрийгөө хамгаалах гээд өөрөөр хэлбэл амьдрахын тулд тэр амьдрах шинэ арга замаа олцоод тэрийгэ өөрийнхөө дараагийнхаа одоо гендээ мэдээлэл оруулцдаг. Өөрөөр хэлбэл энэ генийхаа материалуудаа дараагийнхаа тэр популяцт тийм ээ дамжуулж чаддаг ийм айхтар юутэй юм бэ? Чадвартай юм байна. За одоохон би нэг юу хайхах юм. За тэгэхээр энэ дээр ходоодны би зургийг та нарт харуулъя. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр хеликобактер бол ходоодны бүр хаа сайгүй л амьдардаг ийм бактери биш. Ходоодны гарах хэсэг дээр л амьдардаг, нуглуур хэсэг дээр л амьдардаг, болцоо гэдсэнд амьдардаг байгаа. За тэр нь хаана харагдаж байна гэхээр за энэ зурган дээр энэ хэсэг гэсэн үг. Тэгэхээр хеликобактер бол ходоодны энэ хэсгээр энэ нуглуурын гарах хэсгийн энэ ойролцоол амьдардаг. За мөн энэ болцоо гэдсэн дээр амьдардаг ийм бактери. Ийшээгээ их бие рүүгээ ёроол хэсэг рүү бол хеликобактер орохгүй. Яагаад тэгэхээр ходоод хүчил ялгаруулдаг хэсэг чинь болохоор энэ хэсэг байхгүй ходоодны их бие хэсэг. Тэгэхээр ходоодны их бие хэсгээр ходоод хүчил ялгаруулахаас гадна нөгөө уураг задалдаг хүчтэй нөгөө задлагч ферментүүд ялгаруулдаг учраас энэ орчин бол ерөнхийдөө маш хүчлэлэг учраас хеликобактер ч өөрөө хүчлэлэг орчинд амьдардаг гэд байдаг нь ходоодны хамгийн хүчил сул байгаа хэсэг буюу ходоодны энэ нуглуур хэсэг гарах хэсгээр амьдраад байгаа. Тэгэхээр энэ бол ходоодны хамгийн сул хүчлэлэг орчин учраас эндээ амьдардаг. Тэр ч утгаараа хеликобактери чинь H. pylori гэж нэрлэдэг шүү дээ. Энэ ходоодны энэ нуглуурыг чинь pylorus гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нуглуурт амьдардаг гэдэг утгаар нь ийм нэр өгчдөг. Тэгэхээр ходоодны энэ гарах хэсгээр ерөнхийдөө хеликобактерийн халдвар авсан хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө мөхлгүүд нь ингээд томорцсон ерөнхийдөө тэн дээр асуудлууд бол үүссэн байдаг. Гэхдээ хэрвээ сайн харах юм бол ходоодны энэ ёроол хэсэг болон ходоодны их бие хэсгээр ч гэсэндээ гэмтлүүд нь бол үүссэн байдаг. За тэгэхээр энийг бол яг ходоодны дурангийн зургийг нь харахад хеликобактерийн халдвар таны ходоодонд хэр их хөнөөл үзүүлсэн байна вэ гэдгийг нь бол мэдэж болно. Тэрийг нь харж ээж таны ходоодонд хеликобактерийн эмийн эмчилгээ шаардлагагүй үгүй юу гэдгийг шийдэн. Тэгэхээс биш түрүүний хэлсэн 4 төрлийн хеликобактерийн шинжилгээгээр бактеритай гарчлаа гэж бүх хүмүүс антибиотик уух хэрэггүй. За энэ дээр бол бас эмчнэр маань ч гэсэндээ маш нухацтай ханддаг. Тухайн хүнийхээ ходоодны дурангийн зургийг заавал үзчихээж хеликобактерийн эмийн эмчилгээг хийх үгүй юу гэдгээ шийддэг байх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ бактери чи эмийн эмчилгээг бичиж байгаа эмчнэр маань өөрөө нөгөө шатлалаараа 1 2 3 дугаар шатлал гэх юм бол ерөөсөө өрхийн эмчнэр хүртэл энэ хеликобактери эмийн эмчилгээг бичиж өгöd байгаа нь өөрөө бас энэ нөгөө сайн судлаагүйгээсээ болоод за бактеритай гарцсан уу. За тэгвэл энэ нэмийг уу гэдэл нөгөө нэг айхтар хүчтэй юмуудыг бичиж өгöd байгаа шүү дээ. Гэтэл би түрүүн хэлээд байгаа. Гэтэ тэргүй 5 хүний 4-т нь энэ бактери байдгийн бол яагаад бид нэр энийг устгах гэж тэгтлээх айхтар улаарах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр энэ дээр бид нар ходоодны дурангийн зураг заавал орж ирнэ гэдгийг хэлэх гээд байна. За энэ бактери дээр бол ерөнхийдөө ходоодны тэр хүчлэлэг орчинд амьдардаг гэд байгаа боловч яг үнэндээ бол энэ бактери өөрөөсөө тодорхой юм бодис ялгаруулад тэр ходоодны яг тэр хэсгээр бол шүлтлэг орчныг бүрдүүлцдэг. За энэ зурган дээр юу харагдаж байна гэхээр энэ цэнхэр хэсэг нь бол ходоодноос ялгардаг, өөрийгөө хамгаалдаг юм саслаг бодис харагдаж байна. За энэ саслаг бодисынхаа ачаар ходоод бол эрүүл байдаг. Энэ хеликобактертэй байсан ч гэмтэхгүй байж болно. Дээр нь таны ууж ицсэн зүйл ходоодыг гэмтэхгүй байж болох. Тэр зүйл чинь бол энэ ходоодноос ялгарч байгаа саслаг зүйл байгаа. Тэгэхээр энэ саслаг шүүрлийн ялгаралт нь хэвийн ялгарч байх тохиолдолд та бол бактериас айсны хэрэггүй. Дээр нь ходоод бол гэмтэхгүй байх бүрэн боломжтой. За тэгээд энэ саслаг бодисын доотлолт бол таны ходоодны яг тэр хучуур идүүд нь харагдана. За энэ хажуудлын бичлэг дээр энэ хучуур идүүд нь бол яг иймэрхүү байдалтай харагддаг. За энэ хучуур идийн дотор бол хеликобактер чинь шургалж ороод асуудлыг үүсгэж байгаа шүү дээ.
За энэ зурган дээр харахад одоо жишээ нь миний саяны ярьсан хотоодны сас бүрхүүлийн одоо дээр байгаа тэр мүцийн гэж нэрлэдэг байгаас одоо саслаг тэр зуурамтгай бодисвол одоо энд харагдаж байна. За хеликобактер бол нүхлээд дотгошоо нь ороод хотоодны хучуур эд рүү орж ирж байгаа. За ингээ хучуур эд рүү очиод тэндээ одоо үржиж өсөөд өөрийнхөө биологийн одоо бодисыг ялгаруулад ингээд хотоодыг гэмтэх ажилдаа бол ордог. За энэ дээр бол хотоодны юу харагдаж байна гэхээр хучуур эдүүд. За энэ хучуур эдүүд нь бидний хоол боловсруулах, шүүрлийг ялгаруулдаг тэр хэсгүүд нь харагдаж байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоо би энэ дээр ер нь бол голчлоод яг юун дээр мэдээлэл өгөх гээд байна гэхээр за ер нь бол хеликобактер хүнд байхгүй байвал мэдээж ер нь бол сайн, тийм ээ. За гэхдээ бактеритай байсан ч гэсэндээ бол айдас байхгүй байж болох талууд байгаа. Тэгэхээр бид нэр бактеритай хүн болгон бол бактерийг устгах эмчилгээ бол хийх шаардлагагүй. Энэ нь өөрөө асуудалтай гэдгийг гол нь ойлгох гэдэг байна. За тэгэхээр мэдээж зайлшгүй одоо устгах шаардлагатай ийм бүлэг хүмүүс гэж байдаг. Ер нь бол хеликобактерийн халдвартай, дээр нь хотоодны дурангийн зураг болон хотоод дурандуулах болон мөн эдийн шинжилгээгээр өөрчлөлтүүд орчихсон байгаа ийм хүмүүс дээр бол хеликобактерийн одоо эмийн эмчилгээг зайлшгүй хийх ёстой ийм хүмүүс бол байдаг. Тэрийг бол эмчнэрүүд ялангуяа туршлагатай одоо яг гастроэнтерологийн эмчнэр бол танд эмийн эмчилгээ шаардлагатай гэж бичиж өгдөг. Зарим хүнд бол танд эмийн эмчилгээ шаардлагагүй, та хоолны дэглэм бариад яваарай гэд ингээ хэлдэг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бид нэр эрсдэлтэй гэхээр мэдээж эмчнэр бол зөндөл ярьсан байгаа л да. Гэхдээ яг зүгээр дурдаад хэлэхэд мэдээж одоо ойр хавьд нь тийм ээ өөрийнх нь цусан төрөлд нь хотоодны хавдрын өвчлөлийн тохиолдол байгаа ийм хүмүүс ч юм уу. Эсвэл таны хотоод одоо шархалцсан, ялангуяа хотоодны түрүүний би харуулад байсан их бие болон ёроол хэсэг гэдэг байгаа энэ хэсгүүд дээр өөрчлөлт орчихсон байгаа ч юм уу. Эсвэл хотоодны хатангаслын хүнд хэлбэртэй байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү хүмүүстэр бол хеликобактерийн эмийн эмчилгээг бол заавал хийх шаардлагатай болно. Тэгэхээс бол бүх хүмүүс бол хеликобактерийн эмийн эмчилгээг хийлэхгүйгээр тодорхой юм дэглэмүүдийг бариад за дэглэм гэдэгт нь болохоор амьдралын дэглэмүүд байгаа мэдээж буруу зуршлуудаа бол салах хэрэгтэй. Дээр нь сэтгэл зүйн байдал, стресс бол маш их нөлөөлдөг. Тэгэхээр би энийг хойно бас дахиад та нарт энийг нөхөж ярьж одоо дурдах болно. За тэгээд хамгийн гол нь бас хооллолт гэж орж ирж байгаа шүү дээ. За хоолтын тухайд ярихад одоо монголчуудын хувьд хотоодны хавдрыг үүсгэж байгаа тэр ген болох KGA гэдэг ген байгаа. Тэгэхээр энэ барууны хэв шинжийн KGA гэдэг энэ омгийн хеликобактер хэрвээ танд байгаа бол эмийн эмчилгээг заавал хийлгэнэ. Дээр нь ийм одоо типийн одоо юутэй хеликобактертай байгаа хүмүүсийн хувьд энэ хотоодны шархыг үүсгэх, хотоодны хавдрыг үүсгэхэд хамгийн том нөлөөлөх зүйл нь болохоор тухайн хүний хооллолтын хэв маяг их орж ирж